За өдрийн мэдрэг үзэгчдээ бас үргэлжлүүлэн та бүхэн Цэлэнг аймгийн Баянгол сумаас мэдээллийг шууд дамжуулан ажиллаж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дотуур байрны нөхөн жорлонг халж орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж болгох зорилтыг бол тусгасан. За энэ хүрээнд Улсын хурлын 39-р тогтоол гарснаар Эрдэнэ төлөвлөрийн үйлдвэрээс нийт 160 тэрбум төгрөгийг гаргуулж энэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол үргэлжилж байгаа юм а. За тэгвэл бид яг боловсрол соёл шинжилгээ ухаан спортын байнгын орооны дарга ундрмаар ахлуулсан байнгын орооны гишүүд өглөө бол Жаргалан сум дээр ажилласан. За үргэлжлүүлэн Сэлэнг аймгийн Баянгол сум дээр ажиллаж ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дотуур байрны нөхөн жорлонг халах ажил хэрхэн үргэлжилж байгаа талаарх мэдээллийг та бүхэнд шууд дамжуулан хүргэж байгаа юм а. За энэхүү төсөл арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 218 цэцэрлэг, ерөнхий боловсролын 332 сургууль, 245 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болох юм а. Хаагүй эцсээр анзаарч байгаа. Таашсан материалууд яг ингээд аймгийн хэмжээний ариун цэврийн байгууламж бол өмнө ариун цэврийн орчин үеийн байгууламжтай стандартын шаардлагасан байгууламжтай байсан. За энэ 9 сумын 19 объект буюу за 4 цэцэрлэг, 11 сургууль, 4 дотуур байран дээр энэ төсөл хэрэгжсэн. За одоогийн Сэлэнг аймгаас объект байгаа. Респорт барилга өсөлттэй ажлыг нэгт холбоос үзсэн. За одоо барилга өсөлттэй ажлыг 3-р ээлжинд хүргэж байгаа. За 4-р ээлжинд 3 сумын 4 объект байгаа. За энэ бас бүрэн бас агцсан учраас нийтдээ 730 орчим сая төгрөгийн төсөв төлбөр гүйцэтгэхэд одоо сургуулийг ашиглаж байгаа. За 3-р ээлжийн одоо Алтан буудар, Түргэн бүрэн, Бушаа, Баянгол арчи бүх талаас тийш гүйцэтгэхтэй ингээд явж байгаа. За 4-р ээлжийн бол хүлээж авах төстэй ажлууд ямар байгаа. За тэр бусад сумын объектуудыг ашиглаж байгаа. Халиад хараа гол руу урсж байгаа асуудал үүссэн учраас шинэ зөвлөх байгууламжийн зураг төсөв боловсрол онцлог төсвийн хөрөнгө оруулалтаар 4.2 тэрбум төгрөгөөр зөвлөх байгууламж шинжлэгдэж байж байгаа. Энэ 2 жилийн төсөл. Тэгээ зөвлөх байгууламжаас гадна шугам татж байгаа тийм ээ. 2.8 км-ийн шугам одоо бүхний шугам бүгдээр олж одоо бүх айлууд руу гарч байгаа. Тийм. Тэгэхээр энэ суманд маань ер нь бол бас энэ шугам сүлжээний асуудалтай өвтөө шийдэж байгаа. Тэгээд дахны зам орсонтой холбоотойгоор ер нь бол эндхийн хүн амгшөө нэмэгдэнэ гэж бид нар харж байна. Бид бодож байгаа. Би сумынхаа товч мэдээллийг тэгээд бодлоо. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Манай Сэлэнг аймгийн Баянгол сум, манай Сэлэнг аймгийн яг үүдээ алгасан юм л да. 17 сумтай 17 сум яг одоо үүд болж ингэж оршдог. За манай Баянгол сум бол 1934 онд байгуулагдсан. За үндсэндээ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд бол 3 багтай. За хүн амын хувьд аймгийн хэмжээнд хүн амын давхар бол аймагт 4 тогтдог. За нийт 1603 өргөтэй. За 196 мянган метр квадрат одоо нутаг дэвсгэртэй. За нийт 11 одоо төгссөн 220 одоо ажил. За хамаахан үйлдвэр гүйцэтгэлийн өөрийн зөв үйлдвэрлэдэг том компанитай гэрээ байгуулад тэгээд эхний ээлжийн туршилт энэ жил нэг сумын дээр одоо яг орчин үеийн маш хямд өртөгтэй тийм өөрийн зөв сольж байршуулах гэж байгаа. Тэгээд тэр нь ажилтны хэрэгч юм бол бүх сумаа тэгж хангахаар ажиллаж байгаа. Ер нь бол Сэлэнг аймгийн дэд бүтц бол нэлээд бусад аймагуудтай харьцуулах юм бол урт явдаг. Ер нь хөгжлөөр хэлж болно. Манай газрын харилцаанд гэж ариун цэврийн байгууламжийн ашиглалтын талаар ерөнхийдөө газар дээр нь яваад үзэхэд
төвлөрсөн одоо сорулдаггүй шингээдэггүй сорулдаг систем дээр жоох асуудал гараад. Тэр нь юу гэхээр нөгөө ашиглаж байгаа байгууллага маань мэргэжлийн бус хүмүүсээр учраас тэ багш нар байгаа учраас тэрийг ингээд тохиомол үзээд хянаад чадахгүй. Тэрнээсээ болоод охин систем дүүрэх харих дээрээс нь бас зардалтай холбоотой асуудал байх шиг. Тэр хүүхдүүд нөгөө ариун цэврийн байгууламжийг хэрэглэхдээ нөгөө сургалт сурталчилгаа бас бага явуулсан ч юм уу тийм. Мэдээлэл муутаас ажилладаг нойлын цаас нотис хэлтэлдэг. За тэр тусмаа анги тахимаа цэвэрлж байгаа нэг самбарын алчуулч юм уу хийждэг. Нөгөөх нь нөгөө сефтгийг бөглчөөд ийм асуудлууд гарч байгаа ашиглалтын үед. Гэхдээ бид нар аль болохоор сургууль цэцэрлэгийн эрхлэгчтэй яваад энэ талынхаа сургалт юмнуудыг мэдээллүүдийг өгөөд ажиллаж байгаа. Ер нь бол бага насны хүүхдүүд үеийн нөхцөлд хүүхэнд гадаа бизнесгүй маш тааламжтай орчин бүрдэж байгаа л гэж л гэсэн. Манай хөгжлийн бэрхшээлтэй юм уу гэдэг нь энэ амтны олон хүмүүс танаад л ажиллаж байна. Компьютер ээж шүү. Араас нь ингээд бүх багш нартай компьютер хийж байгаа. За. Компьютер бүх тавч дуусах байгаа. Хоёр хүн л явах нь. Одоо зөрч хөө явахгүй гэдэг. За тэгэхээр засгийн газрын хөтөлбөрийн дагуу ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг дотор байрны нүхэн жорлонг халж орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох ажлууд үргэлжилж байна. Тэгэхээр танай сумын хувьд яг энэ бүрэн дэнд сургууль нь бүрэн хэмжээний яг энэ ариун цэврийн байгууламжтай болсон уу? Болоогүй бол хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна? Энэ талаар бас мэдээллийг өгөөч. За манай Сэлэнгэ аймгийн Баянгол сум бол одоо Сэлэнгэ аймгийн үд айлга болж оршдог. За Баянгол сум маань бол одоо бас ерөнхий боловсролын одоо нэг сургуультай. За сургуулийн маань одоо байгууллага 72 одоо багш ажилтны албаа агшуул ажилладаг. За энэ Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ одоо ариун цэврийн байгууламжийг одоо шинжлэх энэ ажил бол манай Баянгол сум дээр одоо хөтөлбөрийн 3 дахь одоо хөтөлбөр болгож ингэж хэрэгжиж байгаа. За манай сум бол өөрөө инженерийн одоо төвлөрсөн нэгдсэн одоо системд бол бүрэн холбогдсон. Төр төсвийн байгууллагууд маань бол бүгд одоо инженерийн дулаантай за цэвэрлэх одоо бохир бүх одоо юм шийдсэн ийм одоо байгууламжтай сум байгаамаа. Тэгээ ер нь энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ саяны хөтөлбөрийн хүрээнд бол манай суман дээр 70 сая төгрөгийн өртөг бүхий одоо сургуулийн бүрэн дүн сургуулийнхаа дотор одоо байгууламжийг бол ингээд ажлын гүйцэтгэд явж байна. Одоогоор бол үндсэндээ ажлын нэг 80% таа байгаа гэж хэлж байна. Улсын хурлын гишүүн ундрмаар ахлуулсан бас байнгын орооны гишүүд бол одоо яг нөхцөл байдалтай танилцаа явж шүү дээ тийм ээ. Танай сургууль одоо танай сумаас гадна сургуулийн хэмжээнд ер нь одоо гишүүдэд уламжлах ямар зүйл байна? Тэр талаараа бас хэлвүү гэдэг. Ер нь бол энэ бол их том ажил гэж ойлгож байна. Ягаад гэвэл одоо бүхэл бүтэн байнгын хороо сумдаараа ингэж ажиллаж байгаа бас одоо тохиолдол бол одоо бас сайхан санагдаж байна. Ягаад гэвэл бид нар энэ сум орон нутгад ерөөсөө тулгарч байгаа асуудал бол энэ сургуулийн одоо боловсролын чанар амжилтыг ахиулах за мэдээж үүнийг дагаад одоо сургалтын орчин материалыг базар сайжруулах чиглэлээр л одоо голчлож ингэж анхаардаг. Тийм учраас ер нь одоо энэ сумдын сургуулийг бол одоо материалыг базар сайжруулах те орчны стандартыг одоо өнөөгийн энэ цаг үеийн одоо нийлцсэн ийм одоо нөхцөлд авих нь хамгийн чухал болов гэж бодож байгаа. Эцнээс яг та бас сумын засаг даргын хувьд тийм ээ энэ суманд одоо хийж байгаа сүүлийн үеийн бүтээн байгуулалтаасаа бас товчлоо. За манай сум үндсэндээ Сэлэнгэ аймгийн Баянгол сум одоо яг бүтээн байгуулалтын чиглэлээр бол одоо нэлээд олон ажлуудыг бол төлөвлөсөн байгаа. За улсын цэврийн хөрөнгө оруулалтаар ихэд би энэ жил одоо сумынхаа хэмжээний одоо цэвэрлэх байгууламжийг одоо шинээр одоо улсын цэврт оруулсан 4.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий одоо цэвэрлэх байгууламжийг бид нар шинээр одоо байгуулж байгаа. Манай хуучин цэвэрлэх байгууламж 1968 онд одоо ашиглалтанд орсон. Тэрнээс хойш нэг ч одоо ингэж ашиглалт засвар үйлчлэг хийгдэг байсан. Тэгээ энэ цэвэрлэх байгууламжаа бид нар шинжилж байна гэсэн. Үүнээс гадна дахиад сумын төв дотрын одоо гол магистрал шугамудаа бид нар 2.8 км газрыг бол одоо бохирын шугамд бол бүрэн одоо шинээр холбож байгаа.
За мөн улсын засгийн хөрөнгө оруулалтаар энэ жил одоо 500 тооны зөөр одоо бид ашиглалтанд оруулахаар бас одоо ажил тендерийн ажлууд эхлээд байгаа. За орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бас бид нар нэлээд томоохон ажлуудыг хийнэ. Сумын төвийнхаа замыг одоо бид нар одоо автозамын сүлжээг сайжруулна, гэрэл гэгээтэй болгоно. Дээр нь одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо сумандаа бид нар гэрэлт одоо цамхаг байгуулах чинь. Дээр нь дахиад сумын одоо орох гарах үүд хаалгыг одоо шинээр байгуулахаар гээд олон бүтээн байгуулалт ажлуудыг өрнүүлнэ. За мэдээлэл өгсөн танд баярлалаа амжилт хүсье.